Манайхаа өнөөдөр маш чухал асуудлын талаар ярих гэж байна. Солонгост ямар нэгэн байдлаар виз сунгуулах шаардлагатай бизнесийн визтэй байдаг хүмүүс, дагалдсан визтэй байдаг хүмүүс, мөн сургалтын визтэй байдаг хүмүүс маань виз сунгах асуудал хамгийн том асуудал байдаг. Тэр асуудалд үнэхээр юм том түлхэж болохоор мэдээлэл хүргэе. Тэгэхээр сайн дурын ажил гэж Солонгост байдаг. Тэгэхээр сайн дурын ажлын талаар монголчууд маань сайн мэдэхгүй магадгүй. Нөх олон хүмүүс бол мэдэхгүй байгаа. Тэгэхээр сайн дурын ажил хайдаг сайтуудаас сайн дурын ажил хайгаж хийгээд тэгэх юм бол яг таны овог нэртэй батламжийг юм өгдөг байхгүй юу? Энэ хүн одоо хэдэн цагийн турш ямар газар хэдэн цагаар сайн дурын ажил хийсэн байна гэсэн батламжийг юм өгнө. Тэрийг виз сунгалтынхаа материал шаардлагагүй ч гэсэндээ хамгийн сүүлд нь хавсараад оруулчихдээ. Тэгэх юм бол бидний виз илүү одоо жилээр сунгагдах байсан бол 2 жилээр сунгагдах боломжтой. Эсвэл бүр ингээд жоох асуудлууд ихтэй байсан хүмүүс энэ хүн чинь бас сайн дурын ажил хийгээд ингээд Солонгосоос хэрэгтэй ийм ажлууд хийдэм байна гэсэн ойлголтууд өгж болно. Тэгээ виз маань илүү хурдан сунгагдах болон урт хугацаагаар сунгагдах янз бүрийн асуудал дээр ер нь таныг ингээд нийгэмд аягүй оролцоотой хүн байна гэдгийг ингээд баталж өгдөг гэсэн үг. Тэгэхээр би сайн дурын ажлаа өнгөрсөн жилийн 12 сард хамгийн анх хийжсэн. Яагаад сайн дурын ажил хийх болсон бэ гэвэл манайх ингээд хичээл сонголтын дээр сайн дурын ажил гэдэг нэг хичээлээс мэхгүй би тэрийг заавал сонгох шаардлагагүйсээ ядвал тэр гадаад хүмүүс зориулаагүй солонгос хүмүүс зориулсан хичээлээс мэхгүй. Тэгээ багштай хэлээд гуйгаад би энэ ажил ингээд хийж үзмээр байна. Над бүр үнээр сонирхолтой санагдаж байна. Би ингээд бас сайн дурын ажил хийгээд олон солонгос хүмүүстэй харилцаад олон бас өөр ажил хийж үзмээр байна. Яг солонгосд ингээд өөр олон ажлуудад бид нар тэрийг хийх боломж тэр болон гарахгүй шүү дээ. Тийм учраас сайн дурын ажил хийх хүсэлтэй нэ гэдгийг хэлээд тэгээд найзтайгаа хамт хийж эхэлсэн байгаа. Тэгсэн чинь сайн дурын ажил нөгөө нэг 30 цаг дүүрэг гэд тэгсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд би тэр семестр ингээд төсөлтийн маань өнгөрсөн яг тэр семестр аюу хэцүү байсан нь юу вэ гэвэл төсөлтийн маань ингээд бүтээл ингээд чонши болоод үзэсгэлэн гарна гэл яг төсөлтийн маань бүх юм давхцаад би сайн дурын ажлаа сайн байрч чадахгүй дээрэс нь өөрөө сайн мэдэхгүй байсан болохоор жоохон ингээд хойшлуулад ээж агаад тэр 30 цагийнх нь яг та 30 цаг ажилласан гэдэг нь ажилласан газар болгон 14 хоногийн дараа ч юм уу нэг 15 хоногийн дараа ч юм уу эсвэл 1-7 хоногийн дараа ч юм уу таны яг бичүүгээр ажилласан гэдгийг тэр цагийг нь оруулж өгд юм байлээ. Тэгэхээр газар болгоо өөр юм байлээ. Тэгээ би болохоор зэрэг ийм ажил хийжсэн. Нийтдээ 24 цаг 8 цагаар бүтэн хийжсэн бас дунд нь 4 цаг, 3 цаг ч гэдэг юм уу яг ингэж хийжсэн. Энээс өөр ажил хийж чадаагүй шалтгаан маань энэ ажил маань ажиллаа хийгээд шууд хэдхэн хоногийн дараа ингээд миний цаг орцсон. Тийм болохоор дүн гарах гэдэг энэ ажлаас өөр тэгж хурдан миний цагийг хийсэн гэдгийг баталж өгөх тийм газар олдоогүй. Дээрээс нь яг ажил хайж байхдаа солонгос хүмүүстэй яваасаа холбогдсон шүү дээ бид нар. Тэгээд гадаад хүн болох уу болохгүй гэдгийг сайн асуух хэрэгтэй. Яг ингээд зөвхөн солонгос хүн аавна гэсэн газар байхад өөрөө тэр газар руугаа ингээд ажиллах хүсэлтэд явуулсан ч тэр газар зөвшөөрөг байхад удаас би хүсэлтэд явуулсан юм чи маргааш очиж гэж юм уу. Тэгээ очисон чинь таны ингээд хүсэлтийг зөвшөөрөөгүй гэж магадгүй учраас энийг бас сайн шалгах хэрэгтэй. Ажлынхаа хүсэлтийг явуулчаад заавал залгаад би ингээд гадаад хүн байгаамаа. Ямар зорилгоор сайн дурын ажил хийж байгаа юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Би одоо жишээ нь би ингээд гадаад хүн одоо ингээд төгсөх курс оюутан байгаамаа. 30 цагийн сайн дурын ажил хийх шаардлагатай болохоор ингээд танах руу холбогдож байна. Ингээд гадаад хүн ажиллах боломжтой юу гэд асуугаар тэр газраас ингээд хариу өгнө. Хийх газрууд нь болно гэж хэлнэ. Зарим бүр нэг хэл шаардсан ч юм уу амир хүнд ажлууд байгаа. Хин нэгэнд одоо чи боловсрол олгох ч гэдэг юм уу тайлбар хийх солонгос хэлний төвшин ингээд өндөр ээжиж хийж чадхаар хэмжээний тийм ажлууд байгаа болохоор сайн харж агаад өөртөө тохирсон ажлаа хийгээд ихэд хүсэлтэд явуулаад дараад нь тэр газар руугаа залгах нь бас чухал шүү манайха. За тэгэд энэ газар ингэж ажиллаад би бүр бэлэг авсан байгаа. Ер нь бол ихэнх хүмүүс тийм олон цаг гэдэггүй 24 цагад чинь бага юм шиг боловч яг 24 цаг ингээд цогцоогороо бина гэсэн үг. 3-4 өдөр тасралтгүй очиод 2-3-4-5 цагаар хийгээд заримдаа 8 цаг, нэг удаа 8 цагаар бүтэн хийсэн. Тогсралтгүй ингээд цогцоогороо байна. Дээрээс нь ингээ баг суугч зав байхгүй, нойлж орох баг зав байхгүй тийм ажилласан. Энэ ажил маань ямар ажил хийсэн бэ гэвэл ингээд хүнд хэцүү амьдралтай хүмүүс ингээд тусламжийн гараа сунгах ийм MB буюу ийм тогоо байхгүй юу энэ улаан өнгөтэй маань хин хүмүүс нөгөө Крисмсийн сүмийн юм байна ч гэдэг юм уу тэгэж ойлгож иж
ойлгодог юм шиг байна лээ. Би зэндээ энэ ажлыг хийхээсээ өмнө огт мэдэхгүй яжгаад энэ ажил чинь нэг сүмээс л явд юм байна. Зөв сүмийн хандив юм бэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү ойлголттой байжгаад өөрөө хийгээд үзсэн чинь тийм биш байт юм байна лээ. Тэгээд ер нь амар солонгос хүмүүс ямар итгэвтэй юм даа юу гоё хандивын гараа сонгож чаддсан байд энэ ажлыг хийж байхдаа ойлгосон. Амар хүүтэн байсан яг тэр йогийн доор хийсэн гадаа хийх боломжтой гэсэндээ би өөрөө газараа сонгосон болохоор яг йогийн доор гарцсан дээр хийсэн. Тэгээ яг гарцны ойрхон болгоо ингээд салхилаад тэгээ амар олон цаг сосоогоор байгаа болохоор бүр ингээд хүлж индээд ер нь бол нэлийн хүнд байсан ч гэсэндээ 24 цагаас илүү хийх боломжгүй байсан байгаа. Тэгээд би 30 цагаа дүүргэж чадаагүй учраас солонгос ирээд анхудаа авсан байгаа. Тэр бүр үнэхээр тэгээд шоконд орсон заяа. Тэр бүр үнэхээр надад муухайс. Яг тэгвэл би миний дүнгийн голч угаасаа өнөөрөө яадаг. Би угаасаа ер нь бол муу авч үзээгүй. Тэгээ энэ хичээл маань 30 цаг дүүргээгүй тохиолдолд шууд 30 цаг дүүргэсэн тохиолдолд ямар ажил хийсэн бэ? Яг хэр хүнд хэрэгтэй ажлууд хийсэн бэ гэдгийг ингээд чагсаад юм уу яа. Яг үүдсэн тэрнээсээ шалтгаалаад ингээд дүн гард юм билээ. Эсвэл яг 30-аас дээш цаг хийсэн хүмүүс маань яг хамгийн сайн хийсэн хүмүүс ч юм уу илүү олон цаг хийсэн хүмүүстэй ингээд A-ийг өгөөд тэгээд B-ийг өгөөд солонгосын нөгөө дүнгийн тогтолцооч уус тийм байдаг шүү дээ. Ангаас тэдүү нийт хүүхдээс тэдүү хүүхд нь гарна тэдүү хүүхд нь B гарна ч гэдэг юм уу. Тэр хүмүүс тогтсон байдаг. Тийм болохоор ялдчихгүй F гарсан байгаа. Тэр цагаа дүүргэж чадаагүй учраас энэ бол 100% миний арчаагүй миний жоохон хойшлуулад ингээд дэсний буруу. Тэгээд энэ семестр багш намайг чамайг хийлэхгүй гэж хэлсэн. Гэхдээ би гуйсан. Одоо би яаж хийх юм бэ? Би эртлэн ингээд тулахгүйгээр ажлуудаа хайж ингэж хийх болно гэд. Тэгээд бас дахиад зөвшөөрөл аваад хийхээр болсон байгаа. Тэгэхээр сайт ямар сайтаас ажил хийх вэ? Ямар сайтаас ажиллаа хайсан бэ гэдгээ ингээд тодорхой оруулаад өгье. Тэгээ манайхан хамгийн бас чухал зүйлүүдийг хэлж өгье. Ажил барьсан байгаагаас заавал ажилд очих хэрэгтэй. Дугаараа салгаж болохгүй. Дээрс нь өөрийнх нь нэр дээрх дугаартай байх хэрэгтэй. Ажлаа хэрвээ нэг л удаа ингээд очихгүй, барьчаад тэр ажилд очихгүй байх юм байгаагаас чамайг шууд тэр газараас сайн дурын ажил руу ингээд хийн гिचээд ирээгүй гэдэг ч юм уу тийм шингүү хийн гэсэн үг цаанаас нь. Тэр газар. Тийм болохоор чамайг дахиж ажиллах эрх чинь хаагдана гэсэн үг. Сайн дурын ажил хийх эрх чинь сайтн дээрээс. Тийм болохоор заавал барьсан ажилд очих хэрэгтэй. Очоод тамхи татах, утсаар ярих, хувийнхаа ажлыг хийх, эднэр ер нь дийлэх газар хориотой. Тэгээ ямар утсаараа ер нь бол оролдож болохгүй. Яг тэр нэг 2 цаг, 3 цаг, 4 цаг хэдэн цаг ажил байсан. Яг завсарлагын цаг солонгошууд бол их өгдөө. Нэг 10 минут амарчаад ир, 10 минут амарчаад ир гэд. Тэгээд нэг юм номын сан, хүүхдийн одоо цэцэрлэг, янз янзын газар очиж ажиллана шүү дээ. Асрамжийн газар ч гэдэм үү, настай хүмүүс асрах тийм газар ажиллахдаа ерөөсөө тамхи татаж болохгүй. Тамхи татхаар бол бүр үнэхээр үннээ хийлээд бүр олон цагаар ажиллаж байгаа үед тийм үнээл уучлаарай би ингээд яг 5 минут ингээд жоохон хоолойчоод ингээд тамхи татчаад ирээ ч гэдэм үү. Тэгэхгүй бол яг ихэнх газрууд нь ингээд тамхи татах хориотой газрууд байдаг байхгүй юу? Тийм болохоор тамхиа ер нь бол бага цагаар ажиллаж байгаа үед төвчих хэрэгтэй. Их цагаар ажиллаж байгаа үед үнэхээр тэр ажилтнаа нийлээд ингээд учраа ойлгуулад тэгээд тамхиа татгаар явах хэрэгтэй. Дараагийн чухал зүйл болохоор зэрэг очоод ажиллаа ер нь чин сэтгэлээсээ их амар чухал. Яг тэгвэл энэ ингээд хэдий бид нэр очоод ажиллаж байгаа гэсэн өөр гадаад хүмүүсээс ажиллаж байгаа шүү дээ. Сургуулийн одоо чинь над шиг яг цагаад үргэх зорилготой ажиллаж байгаа хүмүүс байгаа. Эсвэл хуваараа үнэхээр би сайн дурын ажил хий гэж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тэр хүмүүс дундаас Монгол хүн яг ямар хүн бид юм. Монгол хүмүүс ямар хүмүүс гэдэг талаар солонгочууд нэг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст аль болох буруу сэтгэл төрүүлэх хэрэггүй, хандлага зөвтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Очоод үнээр чадахгүй байгаа юм очиж асуугаад ингээ хүмүүстэй найрсаг харилцах хэрэгтэй. Манайхан ч бас нэг ингээл утсаа оролдол яг тийм хүмүүс байдаг аахгүй. Бид зэндээ сайн дурын ажил хийж явах надад ажиллажсэн тийм солонгос хүмүүс байсан. Ингээд хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг ингээл дургуулхал тэд үртэл амар гэсэн бистэй ч гэх юм уу те. Ерөөсө тийм хандлага гаргаж болохгүй тэр цагаа угаасаа л сайн дурын ажил штэ. Ямар ч хариу нэхгүй тэр ажил өөрийнхөө цагийг хандуулад өөрийнхөө хөдөлмөрийг хандуулж байгаа учраас яг тэр цагтаа ажиллаа чин сэтгэлээсээ хийгээсэй гэж хүсэж байна. Хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл бид нар ингээд өөр газар очиод ажиллаж чадахгүй, өөр газар очиод ажиллая гэсэн чи бид нэр ажилд авахгүй ч юм тийм газар зундагаа штэ. Тэр дийлэх газрууд бид нэр ажиллах боломжтой.
хэдий цалиа авахгүй байгаа ч гэсэндээ Солонгосын яг одоо чинь хөгжлийн бишэлтэй хүмүүсийг асрах үйлчилгээнд ч юм уу те туслалцаагаар очих эсвэл хүүхдийн цэцэрлэгт хоолны галтгоонд нь тусал бэлтгэлээр очиж ажиллах ч юм уу. Энэ мэтчлэн энэ зүйлүүдэд очиж бид нэр ажилласнаар тогтолцоо нь ингэж явагддаг юм. Солонгос хүмүүс ингэж ажилтдаг юм. Тэдэн цагаараа хүүхдүүд нь ийм хоол гардаг юм. Хөгжлийн бишэлтэй хүмүүстэй ингэж ханддаг юм. Ийм үйлчлэг нөлөө хөгжсөн юм байна гэх юм уу. Тийм зүйлүүдийг бас мэдэх боломжтой. Дээрээс нь солонгос хэлээ сайжруулах боломжтой. Туршлага суух боломжтой байгаа шүү. За хамгийн түрүүнд хийх алхам маань юу вэ гэвэл Never сайт руу орох байгаа. Never сайт руу ороод Пунза 활동 гэж хайж болно. За юу ч гэсэн хайгаад үзэх юм бол 1365 Чаван Пунза Бутор гэд ийм сайт гарч ирдэг. Би энэ сайтаас ажиллаа барьдаг. Ийшээ ороод өмнө нь орж байгаа хүмүүс маань заавал Хэвэн Кайп хийх хэрэгтэй байгаа. Кайп хийж дараа нь өөрийнхөө сайт руу орж болно. За энэчнээс бүгдийн туныг бүгдийн зөвшөөрөлтөөр дараад 5 дангээр орох хэрэгтэй. За 5 дангээр орох юм бол өөрийнхөө өмнөхний дугаараар юм уу, утасны дугаараар юм уу батлах хэрэгтэй, энжин хийх хэрэгтэй. За би бол утасны дугаараар гээд хийчихье. Мессежээр авахаар мэдээлэл оруулж өгнө энэ хэсэг дээр. Би хоол идэж жоохон чимээтэй байгаа шүү манайх. Энд дээр цэхэр үнэлгийнхаа дугаарын эхний 6 орно, тэрний дараагийн 1 орныг оруулна. 688. Ингээд навадад аль хэдийн байгаа гэд гарч ирж байгааз манайхан байхгүй тохиолдолд ингээрээ би болохоор зэрэг байгаа учраас өөрийнхөө сайтаар орох гэж байна. Кайп хийхдээ танаар дарна. Би болгон зэрэг логин хийгээд энэ дээр янз янзын шууд Never ч юм уу какао токоор ингэ шууд нэвтэрч болно. Би болохоор зэрэг ID-гаар нэвтэрлээ. За ингээ өөрийнхөө сайт руу нэвтэрснийхаа дараа дээдлийн 3 зураас руу дарж өгнө. Тэг ингээ миний мэдээлэл гараад ирж байгааз. За энэчнээс миний хийх ажил хийсэн тэр хэсүүдийг харж болно. Жишээ нь энэ хоёр ажлыг би өнгөрсөн 7 хоног хийсэн байхгүй юу? Энэ ажлууд маань ингээд намайг шигаан энжин хийж өгнө. Тэгээд намайг ажил хийхийг зөвшөөрсөн хоёр газар байгаа. За ингээд би энийг 24 оноос эхлээд миний шинжон хийсэн 24 он юггээ байрлал харах уу? За нэг жилээр хайрч үзье. Тэгэх юм бол ингээд миний ажилласан синий нийсэн газрууд байгаа. Энэ болохоор татгалцсан газар нь хар өнгөтэй гарч байгаа. Цагийн хар өнгөтэй харагдаж байгаа нь намайг ажилуулгаас татгалцсан байна гэсэн үг. Бус синийн гээд улбар шараар гарч байгаанууд нь намайг зөвшөөрсөн байна гэсэн үг. Нийт хийсэн ажлын цаг 28 цаг. Одоо энэ дээр дахиад 4 цаг нь орж ирэх байгаа. За 28 цаг 5 удаагийн ажил хийсэн байна. Энэ сайтууд болохоор зэрэг бүгд сайн дур ажил хийдэг сайтууд ахгүй. Энэчнээс 28 цаг нь тэр чигтээ 1365 Чаван Пунза Бутороос хийсэн байна гэд гарч ирж байна. За ингээ харах юм бол хизээ ямар ажил хийсэн бэ гэдэг нь ингээ цагаараа гараад ирж байгаа. За 4 цагийн ажил нь болохоор зэрэг англи хэлний номын санд ажилласан, ном янзлсан нэг төр ажил байгаа. Тэгцэлсэн. Энэ 4 цаг нь ороод ирсэн байна. Тэрний өмнө болохоор зэрэг Хүсээгүн цаасан нэмби гэд ингээд сайн дурын тусламж ажил хийсэн гэж штэ. Тэр ажил маань энэ энд ингэж ажилласан, энд ингэж ажилласан, энд ингэж ажилласан, ингэж ажилласан гэд бүгд гараад ирж байна. Энэний дараа энийг хэрхэн гаргаж авах вэ гэх юм бол энийг энэчнээсээ шууд авч болно. Чичүүр юунаар би энийг гаргаж авъя гэд. За ингээд нэг хэсэг хүмүүс бүгдийг авах юм уу гэдээ энэчнээсээ сонгочихно. Сонгоод за чончээ чөлөөг болох юм бол миний ажилласан цаг ингээд гараад ирдэг байгаа. Гоёгоос манайхан
Ингээ миний нэртэй яг манай гэрээ аяг гарч байгаа энийг бол дарчин. Ингээд энэ хүн нийтдээ хэдэн цаг ажилласан байна гэж гараад ирнэ. 4 сард өвжин бод ёngоо тусаж хонгоны уужаан хийсэн. Тэр хальтунаас гадна 4 өөр ийм ажил хийсэн байна. Дахиад нэг нь болохоор зэрэг хаана ямар ажил хийсэн бэ гэдгийг ингэж харж болно. Хаана хэдэн цагаар ямар ажил хийсэн бэ? 4 сарын 9-нд 4 цагаар ажил хийсэн байна. Тэрний өмнө 12 сарын 8-нд ажилласан байна 6 цаг, 12 сарын 7-нд ажилласан байна 4 цаг, 12 сарын 5-нд 8 цаг ажилласан байна, 12 сарын 4-нд 6 цаг ажилласан байна гэд ингээд бүгд гараад ирэх юм бол энийг давхар бизнесийнхаа материаланд авсаргаад өгчих юм бол бид нэр ер нь бол хамаагүй даваа талтай болно гэсэн бостой өгддөг бодвол. Ажил хайх талаар зааж өгье. Эхлээд амьдарч байгаа газар эсвэл ажил хийхийг хүсэж байгаа газар руугаа ингээд газраа бичнэ. Тэгэх юм бол ямар ажил хийх юм бэ? Олон хүмүүс хийх юм уу? Ямар ажил хийх чинь гэдэг энэ дэр гарч ирдэг байхгүй юу? За энэ дундаас би Кейн Пунсаа руу орлоо. Кейн Пунсаа руу оронгууд ийм олон төрлийн ажлууд гарч ирж байгаа. Хамгийн гол нь дээрээ бүгд Шиган инжин гэд бичсэн байгаа. За эднэрийг ингээд доошо гүйлгээд харж идэл. За энэ ажлыг харцгаа манайхаа. Энэ болохоор зэрэг хүүхдийн тоглоом зэгцэлж ариутгах ажил байна. 4 сарын 5-наас 4 сарын 26-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгээд өдрийн 3-аас 1-ээс оройн 6 цаг хүртэл хамгийн ихдээ 5 цаг ажиллах боломжтой. 3 сарын 22-наас 4 сарын 25-ны хооронд ер нь хүмүүсээ бүртгэж авч байгаа гэсэн үг. Тэгээд ажиллах өдөр нь хагас өдөр. Нэг удаа ажиллахдаа 2 хүн ажиллана. Насанд хүрсэн байх шаардлагатай. Ажиллах газар нь хаяг нь ороод ирсэн байна. Офлайн буюу очиж ажиллах ажил байгаа. Онлайнараас ажиллаж болдог байхгүй юу? Уулзгүйгээр зүгээр гэрээсээ ажиллаж болдог тийм ажлууд байгаа. За тэгээд энэ хамгийн гол чухал хэсгүүд нь эднэртэй танилцах хэрэгтэй. Ерөнхийдөө бол энэ ажил маань адуун буюу бага насны хүүхэд Чонсуньян буюу яг өсвөр насны хүүхдүүдтэй хамтарч ажиллах юм. Энэ хүүхдүүдэд зориулсан ер нь сайн дур ажил гэсэн үг. Тэгээд хаягийг ингээд хаана байгааг гэрээсээ ойрхон минут хоол энэ гэдгийг ингэж хараад доошлуулад ямар нэгэн байдлаар гадаад хүн авахгүй гэж магадгүй учраас энэ дугаарлуу заавал залгаж асуух хэрэгтэй манайхаа. Заавал залгаж асуух хэрэгтэй. За энэ ажлыг би окей энэ надад таалагдлаа би энэ ажлыг хийя гэх юм бол энэ Шинчонхагийн дараад улааныг дараад өдрөө сонгоно. Одоогоор 12, 19, 26-нд хүн хайж байгаа. Тэгсэн чинь 2 хүн ажиллахаас нэг ч хүн ажиллах явуулаагүй наа гэсэн үг. Тэнцээс би хүссэн өдрөө сонглоо. За сонгоод миний мэдээлэл зүг бэнүү шалгана. Тэрний дараа би энэ дээр зөвшөөрөхийг дараад шууд улбар шар Пунсаа хайдуу Шинчон хийхэд болно. Гэхдээ би энэ ажлыг хийхгүй учраас тэгж дарж болохгүй. Хийсэн би нэг яг Шинчон хийсэн байна уу? Би хүсэлтэд явуулсан байна уу гэдгийг хэрхэн харах вэ гэвэл дээшлүүлээд энэ булан дагаа 3 зураасаа дарахад миний нэр гарч чаас нэрний доор Шинчон Эёг гэж гарч ирнэ. Ийш ороод ингээд миний Шинчон хийсэн ажлууд гарч иж байгаа хгүй юу? Энэ дундаас дөнгөж Шинчон хийсэн байхад тэр газар нь хүлээн зөвшөөрөөгүй байх үед ер нь ингэж гарч иртээ. Дөнгөж хүсэлтэд явуулсан дараа шалгахад чопсуу гэж гарч ирдэг байгаа шүү. Тэгээ ингээ харчихна. Тэгээ тэр газар руугаа заавал залгаж асууна. Одоо энэ газар руугаа жишээ нь энд би явуулсан ажилласан газар гэсэндээ энэ ингээ хүмүүсийн утасны дугаар бүх юм байгаа учраас би энэ газар руу залгаад би энэ гадаад хүн байгаамаа ажиллах боломжтой юу гэдэг бүх юм асуух хэрэгтэй. За тэгээ би энэ 7 хоногийн нэг өдөр 4 цагаар 2 газар ажилласан байгаа. Тэгээ тэр 2 газар маань хоёулаа бүр үнэхээр үзэсгэлэнтэй гоё газар байсан. Үнэхээр хүмүүс нь ч гэсэндээ амар сайн хандаж өгсөн. Тэгээд гоё хүмүүсээ амар хийсэн ирж ажилласанд баярлаа. Цагаа гаргасанд баярлаа гэд. Тэгээ хүмүүсээс тийм урмыг сонсоод бас үнэхээр гоё өдрийг өнгөрүүлсэн. Очоод эхний ажилдаа очоод номын санд ингээ ажиллахаар байсахгүй юу. Тэгэхэд ингээд англи хэлний номын сан байсан. Ингээд хөгжлийн бишрэлтэй хүмүүс зориулсан тэр номын хэсэг хүртэл байсан. Ингээд товгоор үсэхтэй. Тэг ингээд бүх юмуд нь бүх товгоор. Яг тэр бүр номын хэсэг нь ингээд тусдаа. Тэгээ солонгосууд бүр үнэхээр ямар ч үнд хөлбөргүйгээр номын сангуудаар үйлчлүүлэх боломжтой. Эмээгүй намуухан орчинд
ном уншингаа сууж агаад үнэхээр өөртөө таалагдсан номыг гэртээ авч очиод уншиж болно. Гэхдээ тэхийн тулд заавал тэр газрын ингээд гишүүнчлэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ гишүүнчлэхгүй тохиолдолд зүгээр л очиод тэр хэдэн цаг ч болсон хамаагүй 10 цаг ч болсон хамаагүй тэнд хүссэн номоо уншаад гарч болно. Тэгээ миний 2 дахь ажил юу байсан бэ гэвэл эхний ажил нь 9:30-аас 1:30 хүртэл байсан. Тэгээ 2 дахь ажил нь шууд 2 цагаас эхлэх байсан. Тэгээ би бүр азар ойрхон газрууд албаар ингэж барьсан учраас чадна гэдгээ мэдчихсэн болохоор шууд ингээ алхахаар харсан чи 20 минут алхна гэж гарч ирээд тэгээ хоол айдаагүй замдаа гэрээс авсан талхаа идээ тэгээд очиод өдөндөө сууж агаад би бэлдээ тэгээд орсон. 2 дахь газар нь болохоор зэрэг тэгэхээр миний найз залуутай бол хамт явъя. Үнэхээр найзуудтайгаа хамт явъя гэж боддог гэсэн Имаг тусаагүй гэд номын сам хэрнээ хөгжим сонсч болдог тийм номын сан байсан байхгүй юу. Үнэхээр гоё. Нийтдээ 3 давхар дэс Солонгост бол одоо энэ газрыг мэдж байгаа хүмүүс тийм их байхгүй юм шиг байлээ. Амар гоё намуухан байсан. Хүндэс нэг тийм их байгаагүй. 1 2 давхар нь ерөөхдөө ном, 3 давхар нь LPCD хөгжмийн студ тэднийг бүгдийг үнэгүй ашиглаж болно. LP-г хүснээрээ үнэгүй сонсч болно. Бүх төрлийн LPCD-нүүдийг сонсч болно. Хөгжмөдөө танилцуулахын тулд соёлыг түгээхийн тулд ийм газар зүр үнэгүй ажиллаж ийн гэж бодохоор бүр Солонгос хүмүүст ер нь атаархсан. Ямар гоё юм хүн хөгжлийн талаар, соёлын талаар мэдэж болохоор ийм газрууд нь үн төлбөргүй ямар гоё газар байд юм гэж бодохоор тэр газар ч гэсэндээ өөрчлөлөд үнэгүй учраас би бол олуулаа явахыг санал болгохгүй байна. Яагаад вэ гэвэл өөртөөгөө цагийг өнгөрөөмөр байгаа. Гоё ном уншиж суумаар байгаа. Гоё хөгжим сонсоод тайвширч суумаар байгаа хүмүүс маань ихтэй хоёулаа явах юм бол зүгээр. Яг тэгвэл би өөрөө бас амар гоё чилэр мэрэн шүү дээ. Тэгсэн чинь найзтайгаа хамт явчихдаг. Найз маань надад имээр маридаг. Ингээд хоёр талд ингээд тухгүй байх магадaltaй учраас аль бол ганцаараа яваарай гэж зөвлөмөр. Яг олуулаа явъя гэж бодсон ч нэ хоёулаа яваарай гэж зөвлөмөр. Хэд олуулаач чамаар чимээ шуугаан гаргаж болохгүй, уцаараа ярьж болохгүй, чанга ярьж болохгүй, бутнаж болохгүй. Ер нь бол чимээгүй хүмүүс цаад болохгүй байх ёстой орчин учраас тийм олуулаа явахыг бол зөвлөхгүй байна. За тэгээд миний ажил хийсэн бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 안녕하세요. 제가 20분에 와가지고. 네. 학생이세요? 네, 저 4학년이에요. 네, 모고 학생분들이 몇몇 오셨는데 네. 성실하게 잘했어요. 선생님, 선생님. 아이고 감사합니다. 너무 날씬해서 끈이 이렇게 남네. 단단하게 묶어야지. 이제 선생님 허리 맞춰서 묶으시면 될 것 같아요. 네. 네, 묶었거든. 리본만. 제가 처음이어가지고 잘 부탁드립니다. 아, 저희가 늘 부탁드리는 사람입니다. 뒤에 1 보고, 7 보고, 2 보고, H 보고 순서대로 짝짝짝짝 보면 돼요. 싹 다 봐야 돼. 그래, 그럼 선생님 그 캐치에 쓰면 됐어. EBL 이렇게 됐고 여기 보면 EP가 이렇게 되어져 있죠. Нахаа би нэг ийм хувц өмсөө тэгээд ийм номнууд хайх хэрэгтэй юм байна. Тэгээ ер нь бол сонсныг бол амар хэцүү юм байна. Би энэ дээр байгаа номнуудыг хайгаад тэг ингээд аваад явж байна. За миний ажиллагаа номын сан юм байна. Тэгээд хамгийн хэцүү зүйлүүдийн та нарт хэлээ заяа. Одоо чинь ийм тоонууд байгаа заяа. Энэ дээр энэ тоонууд нь заримдаа дээрээ англи үсгтэй, англи хэлтэй номнууд нь дээрээ англи үсгнүүд ABC гингүүдэд Z хүртэл заяа. Тэг зарим нь болохоор зэрэг арай өөр хоёр үсэг AN ч гэдэм үү, BN ч гэдэм үү тийм үсгнүүдтэй бас байгаа. Энэ л солонгос хэлний ном болохоор ингэж тоонууд дэвчээснаа пальбек кубик хүртэл байгаа зэ бүх тоонууд нь. Ерөөсөө пальбек 800-тай тоонууд аахгүй юу? Инженерислээ 863 ингэвтэй энэ солонгос үсгээрээ Канадаараа гэдэг яг тэр дараалалаар арын үсгэсний бүрчлэг харах хэрэгтэй. Одоо эднэрийг харах юм бол пальбек гихтлагаас ийм их энд байгаа бүх номнууд бараг пальбек үе. Тэгээл нийтдээ 3 давхар.
ингээл ороод ирэх юм бол тэгэл хэцүү байгаас тий харалтаа. Тэгэхээр илдэг ингэж тайлбарж өгдөг бүх юм. Ном болгоны өөрийн гэсэн кодтэй, ардаас баркодтэй, ном болгоо өөрийн гэсэн гарчигтэй. Тэгэл комик номнууд л ингээл волюм тэт гэлгээл амар олон байгаа байхгүй юу? Тэгээд том хүмүүс зориулсан, насан туршид зориулсан, хараагны бишэлт хүмүүс зориулсан гэд англи хэлтэй, эсвэл солонгос хэлтэй гэл янз янзын номнууд байгаа байхгүй юу? Англи хэлтэй номнууд. Энэ миний ингээд номоо хайхтаа төрж явдаг тэрэг. Энд дэр ингээд хайс номнуудаа хийгээд нааш төрнө. Би одоо энэ ном гэхэл EP-ийн B329 B гэдэг кодтой ном байна. B329 B. Би одоо яаж янзлж авъя гэвэл энэ урд дахь тоо EN гэсэн тоонууд дээр ирсэн байна. Энэ чинээс S-үүд нь нэгтэл та. S-үүд T. Эднийг одоо S-үүдийг ялгах гэдэг S дээр ирсэн байна. S369 эдгээр дандаа комик юм шиг байна. Тэгээ цаашаа хийгээд хараа амархан байхгүй солонгос ном л хэцүү юм байна. Солонгос ном ажиллаж байгаа газар ийм англи хэлний номын сан байгаа байхгүй юу? Тэгээ бүх юм нь англи хэлтэй. Тэгээд энэ дээр товчлол үсэг болон EB, board book энэ зурагтай номнууд EP гэд тэмдэглэсэн байгаа. Тэгээд энэ EP-ийг яаж харж авах гэдэг энэ урд нь бичээс байгаа. Тэгээд энэ дараагийнх нь тоонууд болохоор зэрэг яг дараалалаараа A, B, C, D гэд бүгд ийм эндэх тоогийн дараа нь харна. Тэгээд тэрний дараа л энэ дээр байгаа кодыг харна. Тэгээд хэрвээ яг адилхан код дээрний артлынх нь нэг үсэг өөр юм бол тэр нэг үсгнээс дараалалаараа байх хэрэгтэй. Энэ мэтчил ингээд зөв байрлуулах хэрэгтэй энэ номнуудыг. Саяас 2 ийм дүүрэн ном байрлуулсан. Одоо бол надад EP дээр тавих номнууд ихэнх нь байна. Ихэнх номнууд дандаа EP-ийн номнууд байна. EN-ийнх нэг байна. Энийг бүр тусдаа авчи. EN нь болохоор зэрэг бүр тийшээ байгаа гэсэн үг. Тийм болохоор энийг тусдаа аваад EB дээр байгаа. ER дээр бас байгаа номнууд байгаа юм байна. EB-ийг ижлүүлж агаад тэгээд эндээ ялгачаад дараа нь яг дараалал авах мөр илүү амар юм билий. За энэ хүртэл EB-ийн номнууд, энэ хүртэл ER-ийн номнууд, тэгээд энэ ганцаараа EN болно. B-ийн 879. B-ийн 879. Би доошлоо 882 болсон байна. 879. B-ийн 879. BI гэж байна. BI болох юм бол би энэ хойшоо хийн гэсэн үг. Яг үгүй G-гээр хэлж байгаа болохоор энэ бол GO гэж байгаа. Тэгмээд энэ GOC гэж байна. Тэгвэл GO нь арай урдаа орно гэсэн үг. За яг ингээд дарааллуулаар нь байрлууллаа. Эний код нь ERS 369 SC. Volume 1-ээс 10. Volume 1-ийн 8-ийн C2 гэдэг гэж. Юу ч. За ингээд энэ бүгдийг ингээд дараалал нь бол энд ялгцсан байгаа. Тэгэх юм бол илүү хийх амархан байх болов шүү дээ. Тэг би нэг юм болоо суужглаа. Энд ингээ өмнө нь ялгсан хүмүүс шал буруулсан байх юм. Ямар ч кодоор нь хийгээгүй. Ялангуяа энэ комик номнууд болохоор амар олон ийм араас амар болоо гардаг учраас төвөгшөөс юм уу яасан. Кодоор нь хийгээгүй байна. Миний янзлан номнууд эдгээр бүгд ингээ хоорондоо холилдсон байсаахгүй юу? Одоо энэ нэг ном гэхэл ийм урт тоотой. Ийм урт кодтэй. Тэнгүүтээ бас ингээд нийт төлөв ном 2 шиг байх тохиолдолтой. C2 моёр гэж бичсэн. Тэний бүгдийг ангилсан байгаа. Тоогоор нь үсгээр нь одоо надад 1 цаг үлдсэн байна. 1 цаг хүрэх хугацаа үлдсэн байна. Солонгос номнууд нь хамгийн
хамгийн хэцүү шалтгаан нь энд ингээд тэмдэглэл орсон байна. За G гэдээ орсон, зарим G гэж ороогүй, зарим нь Y гэдээ орсон байгаа. Тэрний гадна 813.8 13.8 10 одоо тэд 10.8 гэсэн юм айгүйх байгаа. Тэрний дараа солонгос үсэг орж ирнэ. Үсэг орж ирсний дараа утгаанууд явлаа. Араас нь дахиад үсэг. Тэгээд энэ үсгийг бүрийн дараалал нээх хэрэгтэй гэсэн. Одоо энэний араас ямар нэг орох юм. Энэний араас К шамбал болохгүй шүү дээ. Канадаараа гэж явд юм чаа. Тийм болохоор энийг дараалал нь байршуулах хэрэгтэй юм байна. Тэгээд дээш нь энэ 7 тонн 800. Энэ нь 900 хүртэл байгаа. 000-аас 100, 200, 300, 400, 500, 600, 700, 800, 900 хүртэл. Тэгээд энэ хэсэг л гэхэд 900 хүртэл байгаа. Тэрний хэсэг бас дахиад 900 хүртэл байгаа. Хардаа тийм байгаа. Энэ ёгсаа түүх соёлын талаар номнууд, Есүрийн талаар ном 600 шит юм уу? Тийм юутай. Англитэй юм билээ. Тэгээ энэ би тэмдэглэгээд номнууд нь ямар утгатай вэ гэвэл харааны бэрхшээлтэй хүмүүс төрөөс ном юм билээ. Би та нарт сонирхуулгаад та нэг ийм ном байна. Зөв амьдралын зургийн ном гинэ. Тэгээ эндээ ингээд товгортой. Дэлхийд харах юм бол ингээд зүрхтэй. Эндээ товгорлох хэрэгтэй. Энд тэндээ юм тухтай орчин бэлдээд өгсөн болохоор хүмүүс айгүй сайн ирд юм байна. Тэгээ энэ бол өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ном учраас Y тэмдэглээд байдаг гинэ. Анаа ном сандаа гэж хаад ингээ гадаа харсан ч нагаас тий. Сакура ийм ур харагч. Хүмүүс хичээлээгээ бас ном уншиж байгаа учраас чанга явж болохгүй байна. Манайхаа өнөөдрийн ажил минь дуусч байна. Тэгэхээр гоё цагийг өнгөрүүлж чадлаа. Вампир은 여기다 적게요. 네. 음악 도서관은 더 재밌을 거예요. 네. 재밌었습니다. 네. Надад яг одоо нэг 30 минут байна. 20 минут алхаад дараагийн ажлынхаа үүдэнд очино. Очоод гэрээсээ авчирсны талах байгаа тэрийгэ идчихэд шууд ажилдаа ороход болох хаа. Тэгээ 6 хүртэл хийгээд тарнаа. Ажлын газар ойролцоо ирсэн байна. Тэгээд нэг кофе уугах гэж байна. Тэг гэрээсээ нэг талах авсан ба тэрийг гээс идэхгүй одоо баг муудлаа. Өглөө талын идэж амжсан. Тэгээд хоёр дүүсээ идэж амжаагүй. Цаг үнэхээр хурдан өнгөрсөн болохоор би юу хийсний ерөөсөө санахгүй. Ажлаагээ цаг өнгөрсөн байсан юм. Амар хурдан 4 цаг өнгөрсөн. Одоо дараагийн ажил нь бүр гоё тийм. LP ч юм уу, CD ч юм уу тийм зүйлүүдийг ангилна. Имаг тусаагаана гэд хөгжим тийм хөгжмийн сонирхолтой CD сонсох тийм хэсгүүдтэй айгуу гоё газар би харж байсан байхгүй өмнө. Нэг удаа гэсэн энд ирхийсэн гэж бодож байсан чинь тэр газар маань яг ингээд сайн дурын ажилтнаа ингээд хайж таараад шинчон игээл өнөөдөр ингээд хүрээд өөрийгөө ямар харж байгааг юусэн мэдэх боломжгүй байна. Энэ талаасаа бичихгүй. Ямар харж байгааг мэдэхгүй болохоор өнөө амар аргагүй байна. Гэтэ юу ч хамаагүй идэхгүй болохгүй. Ороод бичлэг хийхгүй магадгүй. Яг л уцаараа олдох юм уу? Хичээл хийх, өөрийн хувийн ажлыг хийгээд ах юм бол нөгөө ингээд сайн дурын ажил хийсэн гэж тооцохгүй гэж бичсэн байсан. Тийм болохоор тэгээд ямар контент хийж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэлээ зөвшөөрөл аваад окей гэх юм бол би ингээд ажиллаа бол хийнэ. Тэгээд түндэ би ганц хоёр ингээд зураг бичлэг хийж болох уу гэдгийг асуугаад зөвшөөрөл авнаа.
Ажиллах газар маань энэ. Одоо яг нэг 5 минутаар ажилламаар эхэлнэ. Тийм учраас ороод гээс ариун цэвэр рүү ороод тэгээд хүн рүүгээ залгаад энд ирсэн маа гэдэг мэддэг хэрэгтэй. Манай найзууд бол хараахан буугаагүй юм. Цэвэр рүү хүн гээс үсээ эмзэлж байна. Миний үсний хийм амгуур магаад би нөгөө амир шигүүстэй энэ дандаа шулуун мэлээдсэн тэр нь буруу юм байлээ. Дайсод нэг юм браш гэдэг мянга үсээ хэрхэн цэвэрхэн янзлахтай гэвэл тэрээр ингээ вакс аваад. За нүдэшлээ зүгээр. Гэж өмнөгөө босоод хөрхөн болгож байж. Нүдэр бол зүгээр болгоно гэсэн. 이 작성이죠. 이쪽에 오셔서 오늘 활동 일지 먼저 적어주세요. 네. Олгост ажиллал яг энэ ахгүй 843 ингэж явж ирсэн 843-ны 6 орсон маас. Тэгмээ бусад нь бүгд 843. Тэгвэл энэ буруу байрлсан байна гэсэн үг. Эдгээр нь зөв байсан гэсэн дараа нь зөв байсан гэсэн. 16 орсон бол энэ буруу байрлсан байна. Энэ мэдчлээ ингээ альбагийн засна. Буруу байсан байх магадлал өндөрт болохоор энэ газар би найзтайгаа хамт ажилласан. Нэг хүн нь нэгээс 2 давхрыг хариуцаад номын ангиллаж янзлах ажил байсан. Нэг нь болохоор зэрэг энэ 3 давхрын хэсэг дээр pins, CD дискнуудыг ялгах тийм ажил байсан. Тэгээд битээр ярилцж байгаад манай найз хараахан номын санд ажиллаж үзээгүйсэн болохоор би номон дээр нь очиод манай найзыг дээд хэсэг дээр ажилласан. Тэгээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар гэж би бодож байна. Ямар ч үнэ төлбөргүйгээр хөгжмөнтэй урлагтай ойрхон байх боломжтой. Дээрээс нь студ хүртэл байсан. Студинаас үнэгүй ашиглаж болно. Төгөлдөр хуур байсан. Төгөлдөр хуурынаас дарж болно. Энэ дотор юм ярьж бичлэг хийж болохгүй байсан учраас чимээ шууган гаргаж болохгүй учраас би ингээд тусдаа voice-оор бичээд оруулж байна. Студийн энэ манайхаа. Хаяг нь 50 геогийн 2 дугаар гарцаар гараад шууд байгаа. Уйшумбо имаг тусагон гэд хайхан бол угаасаа гарч ирнэ. Бүр үнэхэр гоёагаад энэ газрыг хараад би бүр дууралсан. Өдөр болгон бүр очимор санагдсан. Тэгээ энд хамт ажилладаг хүмүүс нь ч гэсэн нэлээд давгүй хүмүүс исэн. Дандаа настай хүмүүсийг ажилуулдаг юм билий. Өдөрт 3-4 цаг гээд. Тэгээ настай хүмүүст ажлын байр нь олдоход хэцүү байдаг учраас ийм газар ингээд маш олон хүмүүс ажлын ярьцлага өгөөд тэгээд тэнцсэн цөөхөйдөө хүмүүс нь ажилт юм билий. Надтай хамт ажилласан настай их ч айгүй сайн хандаад надад бүгдийн сайн зааж сургаж зөвлөсөн байгаа. Тэгээ хаасайгүй ийм хөгжим чихвчнүүд хаасайгүй ийм тавнууд исэн очиол зөв сонсож болно. Бид тэр ажиллаж байсан учраас яг завсарлагынхаа цагаар л сонирхож ингэж явцсан. Тэрнээс бол завсарлагын бус цагаар бол ингэж нааш яшаа бол юм үзэж сонирхож явж болохгүй. Ихтэй ажил хүмүүс уншсан номыг буцаагаад байрнууд нь тавих. За одоо энийг харьцуулбал 3 394
356, 391, 392, 392 хүртэл байгаас тий. Тэгвэл энэ хамгийн сүүлд орно гэсэн. 네. Энэ зургийн дачгүйсэн амар ихтэй гэж байна. Эднэрийн дараалал би хүүгээс болоод ер нь амар тусаагүй тийм үү тийм гадрыг үйцээ. 수고하셨습니다. 조심히 들어가세요. 나는 안되긴 이걸 제가 말해줬을 거는데 내가 봤을 때 이것도 별로 노르군색 난다 이래지? 아, 비슷해. 안녕하세요. Тэгээд манайхан сайн дурын ажил үнэхээр хийж үзээрэй. Мэдхгүй юм байл надад асуугаараа би угаасаа Instagram дээр үргэлж хариулт өгж байгаа. Би чатанд үргэлж хариулт өгдөг. Хай гэж битээ орж ирээрэй. Хай сайн уу юу вэ гэдэг юм. Ийм чатанд ерөөсөө хариултгүй байгаа шүү. Шууд гол юм а бичээр. Сайн дурын ажил хийх гэсэн чинь тэгчлээ. Ингэчлээ. Энэ нь болохгүй наа. Ийм асуудал гарлаа гэд ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар өөр асуух юм байвал шууд гол юм а бичээр. Тэгэхгүй бол би тэр бүрчлэн хай гэсэн юм тэр нь хүү юу ихлэх чам болоо. Яг зорилгон тодорхойгүй юм санагдаад би тийм чатнууд хариултгүй байгаа шүү. Тав ингээ гадуур явхад намайг таньд өө чи тэр охин биш дээ зэрэгэл тэгэл хамт ажил хийсэн гэсэндээ намайг таньж байгаа бүх хүмүүстээ баярлаа. Тэгээд дээрэс нь чатар хийж байгаа маш их гоё үгтэй, гоё урмын үгтэй тийм үү чатнууд бүгдэнд нь бүр маш их баярлаа. Бүгд ингээ чанга твэрмээр байна. Миний хувьд бол нөгөө танихгүй хүнээс хүн хайр авч болт юм гэдгийг мэдэрч амьдарч байгаа. Танихгүй ч гэсэн намайг таньж өгдөгт баярлаа. Тэгээ өнөөдөр миний бичлэгтээ хамт байсан баярлаа.